За эдийн засгийн байнгын орны гишүүдээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За улсын их хурлын даргын 2026 оны 1-р сарын 5-ны өдрийн 3-р захирамжаар улсын их хурлаас бол ажлын хэсэг байгуулагдаад тэр дундаа улсын их хурлын 2025 оны 124 дахь толын биелтийг эртнжүүлэх хүрээнд бас тодорхой эрх зүйн зохицуултыг судлах, шаардлагатай дүгнэлт зөвлөмжүүдийг босруулах, шаардлагатай тохиолдолд хуулийн ёслол босруулах юм ажлын хэсгийг байгуулсан байгаа. За ажлын хэсэг ингээд үндсэндээ өнгөрсөн 5 сарын хугацаанд ажиллаад ингээд та бүхэнд бас тодорхой одоогийн макро эдийн засгийн нөхцөл байдал дээр бас тодорхой дүн шинжилгээ хийгээд ингээд танилцуулж байна. За ерөнхийдөө бас энэ танилцуулгыг цаасаар бичгээр та бүхэнд ингээд хүргүүлсэн байгаа. За ерөнхий макро эдийн засгийн төсөөлөл болоод нөхцөл байдлыг бас төсөв санхүү болоод мөнгөний бодлого мөн тэр дундаа Монгол банкны үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол банкны санхүүжилт иргэн төлөлт болоод ашиг алдагдал мөн авлагатай холбоотой асуудлууд дээр гээд эдгээр асуудлууд дээр бас ингээд үн шинжилгээ хийж ингээд тодорхой арга хэмжээний санал бодлогын шийдвүүдийг ингээд босруулсан байгаа. За ажлын хэсгийн манай бүрэлдэхүүнд маань бас манай байнгын орны дарга Заяавал дарга дид ахлагчаар гишүүдэд Батболд, Баярмаа, Наранбаатар, Пүрэв Даваас, Хоронзон бол, Сэдэрж, Төвшин, Уянгашиг, Үүрийн Тэ, Инх төвч нарын гишүүд ингээд ажилласан байгаа. За би та бүхэн танилцуулгыг бичгээр тараацсан байгаа учраас бас тоймлоод ерөнхийдөө энэ нөхцөл байдлыг бас танилцуулъя гэж бодож байна. За одоогийн байдлаар эдийн засгт үүсэж байгаа нөхцөл байдал болоод учирч болшгүй нийслэлтэй холбоотойгоор үндсэндээ 2026 оны 4-р сарын байдлаар гадаад худалдаа бол 6.8 тэрбум доллар, импорт 3.7 тэрбум доллар, худалдааны тэнцэл 3.1 тэрбум долларын ашигтай гарсан байгаа. За хэдий ерөнхий ёс төлбөрийн тэнцэл гайгүй ашигтай гарсан байгаа ч гэсэн Монгол банкнаас хийсэн тооцоолоор сүүлийн 3 жил ашигтай гарсан төлбөрийн тэнцэл энэ онд 1.5 тэрбум долларын алдагдaltaй гарах төлөвтэй байна гэсэн энэ төсөөлөл тооцооллыг бас хийсэн байгаа. За төлбөрийн тэнцлийн хувьд урсгал дансал энэ оны эхний 2 сард 320 сая доллар ашигтай, санхүүгийн данс 418.1 сая долларын алдагдaltaй гарсан. Ингээд төлбөрийн тэнцлийн алдагдлыг 479.1 тэрбум доллар болсон байгаа. Төсвийн хүрээнд төсвийн тэнцвэрчүүлсэн орлого 4-р сарын байдлаар 8.9 их найт төгрөг, төсвийн зарлага 10.4 их найт төгрөг болж өссөн. Ингэснээр үндсэндээ төсвийн тэнцвэрчүүлсэн тэнцэл 4 сарын сүүлийн байдлаар хасах 1.4 их найт төгрөгийн алдагдaltaй гарсан байгаа. Энэ дотроос бас нэг анхаарах ёстой зүйл гарч иж байгаа зүйл маань мөнгөний нийлүүлэлт 49.4 их найт төгрөг болж 21.3 их найдаар биш 21.3 хувиар нэмэгдсэн байгаа. Зээл 45.3 их найд болж өмнөх оны үеийнхээс мөн 16.6 хувиар нэмэгдсэн байгаа. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт болоод зээл үндсэндээ 16.6-аас 21.3 хувиар нэмэгдсэн байна. Энэ үндсэндээ бид бүхний хувьд шийдвэр гаргагчдын хувьд анхаарал хандуулах шаардлагатай бас нэг юм бодлогын асуудал болж иж байна гэж харж байгаа. Инфляцийн түвшинд 5-р сарын сүүлийн байдлаар 11.2% болж өссөн байгаа. Сарын хугацаанд 1.1 хувиар нэмэгдэж өсөж гарч ирж байна. Инфляц нэмэгдэхэд хүнсний үүн дотроо мах болон талах шатхууны үнийн өсөлт гол нь нөлөөлж байгаа асуудлыг бас та бүхэн илүүхий мэдж байгаа. Ингээд үндсэндээ бид бүхэн бас ерөнхий дүн байдлаас аваад үзэхээр макро эдийн засгт үүсч болцсохгүй нөхцөл байдлууд гэдээ аваад үзэх юм бол үндсэндээ тодорхой зарим эрсдлүүд байна. Нэг талдаа Монгол банкны нөөц өөрөө бас төдийлөн яг харьцангуй эдийн засгийн хэмжээтэй аваад үзэхээр харьцангуй сайнгүй. Сүүлийн байдлаар Монгол банкны валютын нөөц бид бүхний 5 сарын сүүлээр авч үзэхэд 7.3 тэрбум доллар хүрч байгаа. Гэхдээ дотоод пассивыг хасаагүй зөвхөн гадаад өр төлбөрийг хассны дараах цэвэр нөөц бас юм хангалттай бос байна гэсэн ийм дүгнэлтийг хийж болохоор байгаа. Тэгэхээр нэг талдаа энэ төлбөрийн тэнцлийн хүндрэл бас ингээд үүсэхээр байна. Энэ төсвийн хэд хилтийн үүдэлтэйгээр валютын гадагшлах урсгал бас их нэмэгдэж байна. Манай нийт төсвийн зарлагын 60-аас 70% нь импорт болж гадагшиж байгаа төсвийн зарлага дотроо. Тэгэхээр бид нар өөрөөр хэлэх юм бол энэ мөчлөг дагсан төсөв мөнгөний бодлого буюу хит өөдрөг төсөв санхүүгийн салбарын хяналтгүй өндөр өсөлт энэ эдийн засгийн
дотоод гадаад одоо тэнцвэргүй байдлыг бол бий болгож байна гэдгийг бол бас та бүхэн манаас эндээс ойлгож байгаа бах. За нэг талдаа одоо энэ үүсэж байгаа нөхцөл байдлын язгуур суурь шалтгаан бол төсөв болоод төсөвтэй айлтгах зардлууд, за зээлийн өсөлтөд тохируулах хийхгүй өнгөц буюу одоо гадаад хөтөлбөрийг нэмэгдүүлэх байдлаар шийдвэрлэх нь бол бас алстаа дунд хугацаанд тодорхой хэмжээнд бол өрийн хүндрэл рүү шилжүүлэх ийм эрсдлийг бол дагуулж ийн гэсэн ийм дүгнэлтийг бол бас хийж байгаа. За эдийн засгийн мөчлөг болоод түүхий эдийн үнийн хэлбэлцлийг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлэх нөөц болцсон орон зай бол бас төдийлөн хангалттай бол бос байна. За Монгол улсын төсвийн гадуур хяналтгүй олон төсвүүд бол бас үүссэн байгаа. За нэг талдаа төсөв өөрөө нэгдмэл бус, үндэсний аюулгүй байдал, макроэдийн сөрөөлөлөх, төсөв зарлах өрийн асуудлууд бол бас хөндрөл дагуулж мэдхээр байна. За нэгдсэн төсөвт хамаарах орон нутгийн төсвийн зарлууд нь бүрэн хамаарахгүйгээс одоо төсөв нь бодиттой бос болж байгаад бол бас улсын их хурл нэг талдаа бодлогын түвшинд бол анхаарах нь зүйтэй байна. Энэ бол өөрөөр хэлбэл Монгол улсын их хурлын үндсүүлээр олгосон онцгой бүрийн эрх болох одоо төрийн санхүү, зээл албан татвар, мөнгөний бодлогыг тодорхойлох одоо хяналт тавихад бол хүндрэл үүсэж байна гэдэг ийм зүйл байна. За ингээд би та бүхэнд шийдлээ товчхон бас хэлэлцүүлээд явъя. За ажлын хэсэг ажиллаад бол бид бүхний хувьд бол үндсэндээ Монгол улсын макроэдийн засагт үүсэж байгаа эрсдлийг бууруулах чиглэлээр бол дор дурдсан нэг юм бодлогын арга хэмжээнүүдийг бол үе шаттайгаар авах нь бол зүйтэй байна. За нэг яралтай болоод дунд хугацаанд урт хугацаанд гэсэн ийм бодлогын одоо саналуудыг бол санал болгож байгаа. За нэгдүгээрт мөнгөний бол макро зохистой бодлого талаасаа бол анхаарах ёстой нэг асуудал Монгол банкны бодит санхүүгийн алдагдлаараа хасах 6.9 их найд болоод одоогийн байдлаар бол байгаад байна. За эрсдлийн санг бүрэн тооцож оруулснаар юм байна. За тэгээд энэ үндсэндээ Монгол банкны өнөөгийн санхүүгийн дарамт нь үндсэндээ хувийн институт бодлогын алдааны нийлмэл үр дүн байна гэж бол бид нар дүгнээд байгаа. Тэгээд улмаар төв банкны бодлогын үр нөлөө хязгаарлагдж байгаа. За инфляцийг бууруулах, иргэдийн бодит орлогыг хамгаалах боломж бол нэг талаа одоо мөнгөний бодлого талаас бол айгүй их хомигдмал болж гарч ирж таарч байна. Тэгэхээр бид бүхний хувьд энэ эдийн засгийн дотоод гадаад тэнцвэрийг одоо шуурхаа хангах, за төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах, инфляцийг зорилттой түвшнөрөө хурдан бууруулах буюу одоо дан оронтой тоо руу оруулахад одоо анхаарах гэдэг юм уу. За одоо энэ чиглэлдээ бол мөнгөний бодлогын болон макро зохистой бодлогын хэрэгсэлд өөрчлөлт асуудлыг бол судалж шаардлагатай арга хэмжээгээ бол авах шаардлагатай байна гэсэн ийм зүйл бол байгаа. За нэг талдаа хоёрт гадаад валютын нөөцийн асуудлыг бас би түрүү бас ерөнхийдөө хэлсэн. Өнөөгийн байдлаар ирээдүйн сан банкуудын харилцах данс, за дотоодын swap хэлсүүдийг хаснаар Монгол банкны цэвэр нөөц бол бас яг манай эдийн засгийн цар хүрээ хэмжээтэй харьцуулж харахад бол хангалттай бус гэж бол бас дүгнж хэлж болохоор бол байгаа. За цаашдаа бид нар одоо энэ гадаад дотоод эдийн засгийнхаа гадаад тэнцвэрийг хангах шаардлагатай ханшийн бодлого баримтаж, за валютын эзэг зөвхөн зах зээлийн цавлгаа зөөлөх зорилгоор бол ашиглах ийм шаардлага бодит нөхцөл байдал бол үүсэж шүү. Тэгэхээр бид бүхэн бас валютын нөөцийг хамгаалах арга хэмжээг авах нь бол зүйтэй байна. Энэ дээр бол манай Монгол банк болоо санхүүгийн зохицуулах хороо эдэр бол бас анхаарч ажиллах шаардлага байна гэж бол харж байгаа. За 3 дугаарт төсөв санхүүгийн бодлого талаасаа бол эдийн засгийн мөчлөг болоо түүхий эдийн үнийн хэлбэлцлийг сөрсөн энэ төсвийн бодлого хэрэгжүүлэх орон зай бол байхгүй байгаа. Тэгэхээр одоо төсвийн сахилга батыг нэмэгдүүлэх бол шаардлагагүй үүсч ин шаарж байгаа. Тэгээд төсвийн бодлого тохируулахыг буюу төсвийн тодтолыг ер нь аль болох богино хугацаанд хийх нь бол илүү үр дүнтэй байхаар байна гэсэн ийм дүгнэлтийг бол бас одоо тавьж байна. За орон нутгийн төсөв хэд хэлж байгаа, санхүүжилтийн эрх мэдэл өсөж байгаа, гадаад дотоод үр нэмэгдэж байгаа. За дотоод болоод гадаад доктортой байдал бол сөргөөрнөлж дунд хугацаанд бас нэг нь өрийн одоо эрсдэл рүү бол хөндрөл рүү дагуулж болсгүй байгаад бол анхаарах нь бол зүйтэй байна. За нийлүүлэлтийн доголдолтой одоо холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үн бол хурцтай өсөж байгааг одоо докторжуулах арга хэмжээг авах нь бол бас нийт тэргүүний алхам болж байна. За инжилийн тариалт ургац сураалтад бол онцгой анхаарах нь хүнсний аюулгүй байдал, үнийн тогтвортой байдлыг бол хадгалахад чухал бол байна. За энэ ойрхон торонтой нөхцөл байдлаас үүдээд бол бордооны үн өсөж, за хүнсний хангаж модож, үн өсөх эрсдэл бол угаасаа бас гол асуудлын нэг бол болохоор байна. За иймд одоо импортлогч компаниудтай хамтран гол нэрийн импортын хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, за үн докторжуулах гэрээ байгуулах шаардлагатай эсхийг бол судалж шуурх арга хэмжээ авах нь бол бас шаардлагатай байна гэж бол засгийн газар бол бас үзэж байгаа. За дөрөвдүгээрт бол бэлэн мөнгө болоод ноогд ашиг тараах асуудлууд бас манайд бол алдаа дутагдал бол бас болж ирсэн. За эдийн засгийн дотоод болоод гадаад тэнцвэрийг сэргээх хүртэлх энэ ноогд ашиг аль ч хэлбэрээр хойрлох асуудлыг бол одоо
хойшлуулах нь бол засгийн газарт бол бас зөв байна гэдэг асуудлыг тавьж байгаа. 5 дугаарт Монгол улсын төсвийн нэгдмэл байдлыг хангах асуудал бол чухал байна гэж бол бас бидхэн үзэж байгаа. Тэгэхээр Монгол улсын төсвийн гадуур одоо энэ хяналтгүй олон төсвүүд үүсэж байгаа. За төсөв нэгдмэл ус байгаа. За эргээд энэ үндэсний аюулгүй байдал болоод макро эдийн засгийн хөргөлж байгаа асуудлыг бол за улсын их хурлын төрийн санхүү зээл албан татвар мөнгөний бодлогыг тодорхойлох хяналт тавих бүрийн эрхийг хэрэгжүүлэхэд бол өөрсдөө анхаарах нь бол зүйтэй гэсэн ийм зүйлүүдийг хэлэх байна. За энэ дотор одоо арилжааны шин чанартай том төслүүдийг төр хувийн түншлэл шилжүүлэх, за мөн гадаад худалдааны гадаад санхүүжилтаар гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх нь бол үр дүнтэй, төсвөөс санхүүжүүлэх нь бол үр дүн багтаа байна гэсэн энэ зүйлийг бол бас хэлэх байна. За ингээд товчлоод би цааш нь сүүлийнхэн санал нь бол энэ хувь тогтоомжийн хүрээнд бол тодорхой 2-3 саналуудыг бас манай ажлын хэсгэл бол босруулсан. За энийг бас та бүхэндээ тараасан байгаа. За 3 чиглэлийн хүрээнд байгаа. Нэгдүгээрт одоо энэ төв банкны хуулинд өөрчлөлт оруулах хүрээнд, за төв банкны үндсэн зорилтыг одоо бид бүхэн бас нэг тодорхой өөрчилж, шинчилж оруулах нь бол зүйтэй юм аа. Төв банк маань бол илүү одоос нь үнийн өсөлтөөс хамгаалах, за инфляц болоод одоо тодорхой энэ эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр илүү ажиллах, одоо бас илүү одоо хараат ус байдлыг нь бэхжүүлэх өөрчлөлтүүдийг бол хийх зүйтэй байна гэж харж байгаа. За мөн энэ дотор одоо бас мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн агуулгыг тодорхой болгох чиглэлээр бол бас эрх мэдлийг тодорхой хэмжээнд өгөх нь бол зүйтэй байна. Хараат усаар ажиллах эрх зүйн үндсийг бол бүрдүүлэх ийм шаардлага бол байна гэж харж байгаа. За 3 дугаарт төв банкны төсвийн шинжтэй үйл ажиллагааг ер нь бүрэн дүр хориглох нь бол зүйтэй байна. Одоо Монгол төв банкн дээр үүсэж байгаа авлага, алдагдал, за энэ үр зээлтэй холбоотой асуудлууд бол үндсэндээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсвийн шинжтэй үйл ажиллагааг тус банкар дамжуулж явуулж исэн, шууд болон шууд усаар санхүүжүүлж исэн энэ асуудлуудаас болоод одоо үндсэндээ бол одоогийн энэ төв банкны үйл ажиллагаа бол санхүүгийн үед бол тодорхой хүндрэлтэй ийм нөхцөл байдал бол байна. Тэгэхээр одоо бид нар Монгол банкыг төсвийн чиг үүргээс институцийн хувьд бол зааглах нь бол зүйтэй маа гэсэн ийм бол одоо хуулийн төслүүдийг бол бас ингээд босруулсан байгаа. Тэгээд мэдээж ажлын хэсэг бол ажилласан, тодорхой ажилд ажилласан гишүүд маань бол тодорхой хуулийн төслүүдийг өргөн барихтаар бол хамтдаа цуг ажиллана гэсэн ийм саналтай байгаа. За ерөнхий ийм цаасаар тараас учраас товч өгөө тодорхой байдлаар та бүхэнд бас товчхон мэдээлэл өгье гэсэн ийм саналтай байна. За анхаарал хандуулсан гишүүдэд бас баярлалаа.